Улсын их хурлын дарга эрхэм гишүүдээ Монгол Улсын их хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8-1-ийн 6 дахь заалт 25 дугаар зүйлийн 25-ын 7 дахь хэсэг Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23-ийн 1 дахь хэсэг заасныг тус үндэслэн байнгын орооны даргад нэр дэвшүүлэх тухай асуудлыг төрийн байгуулалтын байнгын ороо 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар хэлцээ дараах санал дүгнэлтийг танилцуулж байна. Төрийн байгуулалтын байнгын орооны хуралдаанд Улсын их хурлын гишүүн, Улсын их хурлд Монгол Ардын намын бүлгийн дарга Ж. Батэрдэн Монгол Улсын их хурлын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25-ын 7 дахь хэсэгт байнгын орооны даргыг сонгохдоо Улсын их хурлд сонгогдсон ажилласан хугацаа туршлагыг нь харгалзан тухайн байнгын орооны гишүүдээс сонгох бөгөөд түүнийг улируулан сонгож болно гэж заасны дагуу төрийн байгуулалтын байнгын орооны даргад Улсын их хурлд сонгогдсон ажилласан туршлага, төрийн ажлын мэдлэг, ур чадварыг нь харгалзан Улсын их хурлын гишүүн Цэндийн Сандаг очрыг нэр дэвшүүлсэн болно. Цэндийн Сандаг очир нь 1977 онд Төв аймгийн Баян Дэлгэр суманд төрсөн эхнэр дөрвөн хүүхдийн амьдардаг. 1995 онд нийслэлийн Багнуур дүүргийн 66 дугаар дунд сургууль, 2000 онд Тэнгэр дээд сургуулийн философч, нийгмийн ухааны багш мэргэжлээр суралцж төгссөн философч, нийгмийн ухааны багш мэргэжилтэй. 2001 онд удирдлагын академик төрийн удирдлагын менежер, 2018 онд удирдлагын академик төрийн удирдлагын магистрийн зэрэгтэй төгссөн болно. 2000-аас 2004 онд нийслэлийн Багнуур дүүргийн засаг даргын Тамгын газрын 4-р хорооны нийгмийн ажилтан, хэвлэл мэдээлэл олон нийтэд харилцах мэргэжилтэн, 2005-аас 2008 онд нийслэлийн Багнуур дүүргийн Монгол Ардын намын хорооны дэд дарга, 2008-аас 2012 онд, 2016-аас 2020 онд нийслэлийн Багнуур дүүргийн засаг даргаар 2 удаа 8 жил ажилласан. 2013 оноос одоо хүртэл Багнуур дүүргийн Монгол Ардын намын хорооны даргаар сонгогдсон ажиллаж байна. Цэндийн Сандаг очир нь дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр 2 удаа, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр 2 удаа сонгогдож ажилласан. 2020 оноос Улсын их хурлын гишүүнээр 2 дахь удаа сонгогдсон ажиллаж байгаа бөгөөд Улсын их хурлын гишүүн Цэндийн Сандаг очирын Улсын их хурлд сонгогдсон ажилласан туршлага, төрийн ажлын мэдлэг, ур чадвараар нь харгалзан Улсын их хурлын төрийн байгуулалтын байнгын орооны даргад нэр дэвшүүлсэн болно. Төрийн байгуулалтын байнгын орооны даргад Улсын их хурлын гишүүн Цэндийн Сандаг очирыг нэр дэвшүүлсэнийг хуралдаанд оролцсон гишүүдийн олох тэмцсэн болно. Байнгын орооны даргад нэр дэвшүүлэх тухай асуудлыг хилцэн талаарх төрийн байгуулалтын байнгын орооны санал дүгнэлтийг хилцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээсээ хүсье. Анхаарал хандуулсанд баярлалаа.